Уршаа шахаад. Энэ яг өмсчсэн бололгүй л өмссөн байлгүй дээ. Премьер лигт Монгол хүүхэд харах юмсан. Амар тухтай баг алтгоотой. Монголын хөвлөн бүг бол одоо дэлхийн тавцан төрөхөд бол утахгүй байхаа гэж. Шахаад. За хайч чана. Челсигийн Кристиано явж байна. За аптер энэ дэр Челсигийн стадион үзнэ. Өмнө эрэхтэй юу үзсэн гэсэн? Арсенал үзсэн гэсэн. Тэгээ Лондонд байдаг хідээсээ тэгээ Арсенал тоглолт үзсэн. Тэгээд Лондонд байдаг хідээсээ харж агаад юу руу очих уу гэдэг. Тэгээд ер нь Челси орж үзье та гэдэг. Тэгээд Челси ер нь Монголд олон фанаттай юм чаа. Монголоос үздэг хүмүүс ярьж энэ стадионыг үзүүлчихвэл тоглолт дууссан дараа ирсэн. Харин одоо тоглолтгүй байна. Тэгээд дараа ирэхээр л тоглолт үзье. Энэ удаа юу үзчих. Стадионыг үзчих санах ёо гэдэг. За ирж байна. Гаднаасаа юм байт юм байна. Тамирчтайхаа алдартай тамирчтайхаа юу тавьцсан. Stamford Bridge гинэ. Челсиас асан тамирчтай. Зориг дараа. За энэш автомашин ирж. Нөгөө Челсиг сонгосон ингээд энэ дундаас арай олон цом момтой юм шиг байлаа. Сайн мэдгүй. Өргөсөн цомнуудын аюунууд шүү дээ. Тийм ээ. UEFA-гийн 12-21. Одоо саяхан нэг юу Кристал Паласыг хожоод ягаадсан тэр одоо аль тэмцээн байсан болоо. Хоёр. За тоглолтын үеэр яаж болдгоо? Зүнхтэй, строллертэй, рекординг. Тэнийг готго шөвг нь бол ойлгомжтой. Үлээдэг юм уу авчирч болдгоо юм шүү дээ. Бас дуучин аа. Ийм болдгоо юм байна. Селфи стик болдгоо юм байна. Мэргэжлийн камерны нэг спичийг асааж болдгоо юм байна. Энэ болохгүй байна. Энэ одоо юу юм? Туг юм уу? Туг биш. Наач тугнаас өөр юм байна. Туг бол дээдлэн туг шүү дээ. Энэ тарцаг бол энэ үед 16 нас хүрээгүй бол заавал том үнэтэй орд юм шиг байна. Анлаас гэх юм байна. 18-аас дээшсэн үнэтэй. Тэгээ нөгөө хүүхдийн тэрэг мэрэгтэй чамда. Тэгээ энэ юу лаацтай юм оруулж болдгоо юм байна. Лаацтай ундаа юугаа шидэд идэг. Ёстой. Тоглолт үзэж байгаагүй мэдэхгүй юм байна. Энэ тоглолттой өдөр ингээ энэ дээрээ дараад тэгээд плед нуушаад орох юм шиг шүү дээ. Тэстэ миний мэддэг хүн тэрлээ да. Дрогба гэдэг нөхөр. Дрогбагаас хойш ер нь хэнийг бас мэдэн шүү дээ. Нөгөө Фернандо Торрес ч бас Челсигийн байсан тий. За тэгэл эннээс хойш Эден Азар гээл тэгэл ер нь байхгүй болсон дөө. Челси. Тэр энэ Челсигийн нэг хин хамгаалагч юм блэ? Нөгөө юуны Английн шгшэгийн ахлагч байгаа гэдэг байсан. Харизмтай нөхөрч. Тэр бас Челсигийн үнд байсан шүү дээ, тий. За битээр ороод ирсэн байна. Бага хүлээж байна. Тэр цомны бичлэгийг зураг дарж болохгүй гэсэн цомны бичлэгийг л хийж болохгүй гэж хэллээгөө. Бичлэгийг ингээ хальт хийчихэ. Хоёр шиг цом байна. За энэ наавын зургийг дарж өгье да. За аялал эхэлсэн. Хөөе хаалга мөргөө. Зэ. Тоглолттой өдөр нэ. Тань чинь тоглолтын зохиом. Пими юм өнөд байх шиг. За ийшээ сууж ээ. Төвцнүүдэ тайлбарлах гэж шиг байна. Сууж ээ. Benvenuti, bienvenidos. Welcome to Stamford Bridge. Each night, have a drink, have a mind, it's not Үнэхдээ зургатаар амар том харагдаад байдаг жижиг юм байна тий. Хэдэн хүний судалтай юм. Би Google-д мэдчихэе. Estaba grande que el mansiche. Талбар руу гарч болохгүй гинэ.
талбар руу гарахаас бусдаа зөндөө зураг дараарай гэнэ. Ийм нарийнхан уугаар гарч ирд юм уу? Я тоглолт юм. Бас визитерүүд хойно ингээд очдаг. Суулгачтай маань яг тамирчид маань өөрсдөө ишээ суугаад. За. Зөвлөгөөний хувьд бол энэ өлтрөө хэмэл зөвлөгөө байгаа. Биш нь болохоор амар зөвлөгөө болж байна. Яг энэ яг тоглодог хэсгээр алцарсан байна те. Тэгээд ийшээ тоглохгүй яа гэж тоглолдог. За тэгээд энэ амар зөвлөгөө байхгүй. Наадлага нь бол хэмэл зөвлөгөө байна шүү дээ. Гүү, амьд дэлгүүд үү? Биш энэ энэ хэмэл юм байна. Тоглолтын амьд байна. За тэгээд ер нь яг тоглолтын гол процесс явдаг хэсгээр бол бас өөрөө юм яриад байна. Өөрийнх утсан. За энэ бол нэлээд халтарсан байна. Энэ хэсгээр. За тэгээд 16-гийн хэсгээр. Яг ингээд тоглолтыг 16-гийн хоёр талаар 8 16 8 4 гараа 4 8 11 7 гэсэн яг дандаа. Гэхдээ анзаарч байна та энэ нөгөө гол нь бөмбөр ус орсоод хоёр тал руугаа гожихоор голоо бөмбөр байгааз. Энэ бас доороо мэдээж энэ хэмэл зөвлөгчсөн доогуур ус нь урсж байгаа шүү дээ. Тийм баа. Амьд зөвлөгчсөн доогуур ус нь урсж байгаа байхгүй цорхоо юугаа. Тийм шалбар тогтоохгүй гэж тогтоохгүй. Тэгээ тэн дээр байгаа бокснууд гэж нэрлэлт юм байна. Нэг бокс 24 санталтай гинэ. Тэгээд нэг боксыг сизнаар нь түрээслэхэд сая паунд гэдэг гинэ. Хэдэн бокс байгаа. 1 2 3 4 5 6 7 8 10 11 12 13 14 15 16 17 18 20 бокстай юм байна. Тэгэхээр 20 сая доллар бол шууд 20 сая паунд бол олчтой юм байна. Гэтэ тэр жоохон хоёр завхар махруу арай жоох хямдхан байлгүй дээ гэж. Арай нэг хямдхан бах. 8 жүжигтэй. Арай шин сая ирэхгүй. Стиг тийм харагцаас шалтгаалх байлгүй дээ. Тэгээ 4000 хүний судалтай юм байна. 4000 гэсэн тийм 40000 хүний судалтай. Энэ юу 3000 эсрэг баг нь зочин ирэхээр энэ талтаа сууд юм байна. 3000. Тэгээ 3000 хүн суудаг гинэ. Тэгээд нэг билет ойролцоогоор 30-аас 40 паунд байдаг гинэ. Энд бол сууж байгаа 40 паундаар үзчих боломжтой юм байна. Энэ зурагтаар амар том гараад идэг гэр нь ингээд ойрхон юм биш. Тэсэхэлж авах юм байна. Тэгээд өө игээл ярьчмаар л юм биш. Зүлэг нь сайхан л зүлэг байна. Энэ Премьер Лигийн талбай энэ зүлгэн дээр тоглохын тулд тэгэл хэвээр мундаг тамирчин байж иж тоглох та. за. Тэсгийн талбай. Монголын нэг хөлбөмбөгийн нэг сайхан юм. Талбайтай нэг хэзээ нэгэн цагт болгол байх. Одоо бид нэр юу руу явж байна? Сэтгүүлчтэй өрөө рүү явж байна. Энэ хочцсон. Энэ яг ажилчны хичээнээс суудаг бахна. хэсэг. Яа. Одоо We go there later. You can sit in those seats later. Yeah. We're going in that very area in about 20 minutes. Take a seat, yeah, take a seat. Go down, take a seat. Look across the way at the luxury boxes. Can you see the luxury boxes there? Corporate boxes. So for 24 seats in a box for one season, £1 million. 1 million. How many do you need? 2? £1 million. 24 санд нэг season 1 million pound гэнэ. So Chelsea has been playing football there since 1905. 120 years in the same spot. Chelsea have been playing football. Huh?
A lot of history. A lot of history. За аав дасгалжуулагч хэрэг яаж дасгалжуулдаг вэ? Манайх Челси багтаа тоглож байна. За. За хангар Челситэй тоглож байна. За. За манай товтлогоо хийж байна. За. Яа уршаа шахаад. Шилжүүл. За яваач зохоод. Гэж явах нь вэ те? За. За ямарсан тэгээд ирээдүйд Монголын одоо аялныг баг одоо хангарт баг одоо ямарсан Челси багт та нэг тоглох гэж мөрөөдөл байгаа. Нэг за заалцгийн Челси жоох мэдээж дэлхийн энэ одоо хөлбөмбөгийн их орны аялныг багтаа Монголын баг клубуд тоглох байх. Тэгээд тэр цаг одоо ирээдүйд бодохгүй байхаа гэж миний хувьд боддог. Тэгээд ямарсан нэг Челси одоо энэ сайхан том клубын одоо энэ сайхан дивжин дээр гараад үлдсэн гэдэг ч юм бол бас энэ насны маань одоо юу гэдэг юм бэ те бас жаргал гэдэг юм уу гой сайхан мэдрэмж ирээдүйд бас энэ сайхан том юм клубүүдийн талбай дээр гарах бах мэдээж баг маань ч ирэх бах би ч өөрөө бас ирд цуг тоглох бах гэж боддог тагсажуулаад одоо хүсэл мөрөөдөл маань биелэх болтугай гэж хүсэж байна. Тэрэн дээрээс нэмээд хэлэхэд Монголын хөлбөмбөг жоохон улс төрөөс ангид болоод нэг ирээдүй хойч манай Монгол хүүхдүүдэд потенциалтай шүү дээ. Премьер лигт Монгол хүүхд харах юмсан гэж мөрөөдж байна да. Казахстанаас одоо хүмүүс орж ирээд байгаа шүү дээ. Ер нь одоо хамгийн гол нь ямар нэг юм чинь зөв улиралтай л оруулах зүгээр байгаа. Тэгээд холбоо яг зөв улиралтай улс төргөө за яг нэг одоо юу гэдэг бүх спортын холбоо дотроос хамгийн том холбоо гаднаас мөнгө их орж ирдэг. Энэ нэг орж ирж байгаа мөнгөө зөв зохицуулаад зөв менежменттэй явуул одоо Монголын хөлбөмбөг бол одоо энэ Челсигийн талбайд гарах бол удахгүй байхаа гэж боддог. Хамгийн гол нь шудраг байж яг зөв зохион байгуулалттай л одоо хөлбөмбөгийн холбоо маань ажилласаа гэж хүсэж байна. Одоо хөлбөмбөгийн холбоо маань зөв хүсэл. За клубүүд маань бас гоё яг цэвэрхэн шудраг бас одоо хүүхдүүдээ бас ингээд олон улсын тавцанд гаргаж менежменттэй зөв хийж явуул одоо Монголын хөлбөмбөг бол одоо дэлхийн тавцанд хөрөхөд бол утахгүй байхаа гэж миний хувьд боддөг юм. Тийм болохоор одоо тэгээд дасгалжуулагч тамирчид бүгд ингээд үнний төлөө дугаараасаа олон жил дугаалаа одоо тэгээд өөрсдийнхөө төлөө манайхан тэмцээрээ. За энэ чинь тоглолтын дараа гарч ялсан хөлт юм байна. Сая нэг бидний сая сууж исэн журналистын судалт нь үнгүй байдаг гинэ. Тэг ер нь баяжиж чадахгүй, яаж чадахгүй бол баяжиж чадахгүй, хөлбөмбөгч болж чадахгүй журналист болоод үнгүй зэрэг хөлбөмбөг гинэ. Челсигийн хүүхдийн академи юунууд нэгээд байна. Esta dedicación es para mi hijo Gianfranco, que es hincha acérrimo del Chelsea. Conoce toda su historia. Algún día vendrá por acá. Para ti, Gianfranco. Y gracias a mi hija, la doctora, que ella me ha traído acá. Sin ella no hubiese podido venir. Gracias. За Челсигийн хүүхдийн академиас хоёр тамирчин манай Эрдэнэ хангарт клубт нэг 100-ны сизнээр тоглолцохоор боллоо. Тэгээд тэр хоёр тамирчин удахгүй аваад явах юм байна. Messi, Ronaldo, Paul Maldini, Benzema, Hazard, Modric. Вайчо. Ronaldo, Henry. Энэ яг өмсчсэн бололгүй л өмссөн байлгүй дээ. Тийм ээ. Тэ? Дандаа тоглож ирсэн дээ. Тэ. Энэ best гэж юм. Best Valley. Би энийг мэдхгүй байна. Rooney. Bale, Beckham, Rooney. Энэ дандаа л гоё хүмүүс лээ. Таны Beckenbauer байна. Beckenbauer гэдэг л. Puskás, Beckenbauer, Cruyff. Энэ тийш ингээд дүүш манай Оливер хаан. Оливер хаан гэдэг чинь. Жорлон массаж энэ хийлэгдэв юм байна. Тэр дүүшнүүдний хинчэнэ байцгаад юм байна. Мальтини, Бензема, Назарт, Роналдо. За одоо тэгсэн чинь саяны өрөө нь болохоор зочин багийн өрөө гинэ. Зочин багийн өрөөг болохоор нэг тийм тухтай байхгүй. Тэгсэн өөрсдийнх нь болоод ирсэн чинь. Амар тухтай баг алхаа малтгаатай. Массажныхаа өрөө нь хидж байгаа даа. Дүүш мөшнөөс хамаагүй тухтай болоод ирсэн. Тэн чинь өмсөн твтүүлдэг. Энд ч яг ингээ тактика ярилцчих.
бас халаалт малалт хийж За дүүс. байт юм шиг байна. 2 цагийн өмнө ирдэг чинь нэг олон юутай байж иж. Энд л их сайн тоглоод байгаа юм шиг нөхөр байгаа дандаа харах нэ байж иж. Нэг ах маань дахиад бодолтой тайлаад 3-4 давхарлаад өмссөн байт юм байлаа. За мэдээж эзэн баг өөрөөсөө амсгалтай. Юу нэрээ санахгүйсэн Джон Терри байсан шүү. Бас гоё тоглодог хүн байсан шүү. Champions League matches, about 7 or 8 WSL matches. Very successful team. They've won the WSL 8 times, and they won it this year. Okay? We have Lauren James here, very good player, and she has a brother, Reece James. Brother and sister, both playing for Chelsea, both playing for England. Huh? That's proper achievement, yes? Huh? Now the players tend to sit in their language groups. So we have the French guys here, Fofana and Kunku, they all sit close together. We put the goalkeepers in the corner because they can't play football. And we've got the English guys here, Colville, James, Palmer. Yeah. Some shirts are worth more than others. Cole Palmer scored 4 goals in a match this season against Brighton. 4 goals in one half of football. And they auctioned his shirt for charity, £34,000. Yeah? I thought this is good, so I auctioned my shirt. I got £2.70. But with about 15 minutes to go, this bell will sound. That's when it gets serious. Chelsea have won over 50 major trophies that the men and women have brought back to Stamford Bridge. Okay, Reece James, the captain, he sits in the middle here to remind the players that they're here to win. Okay, and we've got Champions League football next season, so it's going to be good. And then it's time to walk through the iconic tunnel. Манай Лампард ах, энэ чинь манай Лампард ах мөн биз дээ. За. Лампард. Тэ. Лампард мөн. Эдийн азар. Азар гэж нөхөр байна. Энэчнээс яхаар нөө зочин багийн юм дээр. Ингээд нэг орлоо шуум ороод ирэхээр гоё сонсог болчихсон. Энэ манай гэдэг нэг хөрх нөхөр байж лээ харагдахгүй. Харагдаж байна уу? Холоосоо харагдахгүй. Завсарлагаанаар юм захиалаад энэчнээс хоол моол уух муух юм авчт юм шиг шүү дээ. Энэчээс бас гоё харагдаж шүү дээ. Одоо нэг халтарснууд ч яг гоё харагдаж байна тий. 2 жигүүрээр. Харин яг 2 жигүүр. Тэгээ яг хаалганы урдлын хэсэг гол хэсэг байна. Тийм бай. 11 дээр бол тест амар халтарсан байна тий. Энэ дандаа зохилт хийж байгаа. Яа. Энэ булангийн зохиол мөглөхтэй ойрхон харагдаж байна тий. Санал багтаадаг юм гэхгүй. Энэ зурагтаар гаргаар амар том харагдаад байдаг. Манай гэр дууруу Эрдэнтийн гинэ Монголын талбайтай адилхан юм шүү дээ гэхгүй. Йой. Зурагтаар л гоё харагдаад байдаг. Яг ирээ хасан жижигхэн биш үү? Yes! Гор нэг тамирчид гэр бүлийнхнээс суулгадаг гинэ. Тэр дотор. Нэг гайны свай. Гадаа нэг тийм юу байсан шүү дээ. Нэг хөшөө байсан шүү дээ. Юу хөшөө юм бэ гэсэн чинь
Челсигийн гомбог тамир чинь 150 гол хийсэн гинэ. Тэгээд Челси насаараа тоглоод үхтэй өөрийгөө чандарлуулад энэ 11 юуны талбай 11 дээр чандраа цуцуулсан гинэ. Доор нь байгаа гинэ. Тэгээ нэг амьдралдаа Челсийн төлөө зүтгэсэн өгсөн ч Челсигийнхэн талбайд байгаа гинэ. Гацуу. За одоо бид нэр музей руу гарч байгаа гэж байна. Тэр Ливерпулийн музейг ковидын үеэр үзсэн. Тэр үед дэлхийн байсан би одоо гадаа мадаа машина тавьсан байгаа нь харж та. Тэг ингээ стадион Тэгээ нэг шинжилгээ томс. тийм байна. За нөгөө музейн дээр подолка аваарай. Тэгээ Энэ хямдарсан байгаа юм биш таа. 120-оос 55% болсон баа минь. нөөс. Энэ сизон дуусаад гоё ингээд хямдрал зарлцсан байна тий. Жаар энэ жилетгийг авъя тий. Жилетг авах хүрдэх авах. Энэ подолк боломж юм шүү дээ. Гэдэг чи. 15 болчих. Болж. Материал нь гоё юм байна. Энэ өмднөөс авъя нэр. За өмсч үзэж байгаа аваа. Тэгээ. Чинээс эм арьсмаар. За түүхтэй сая би хадуураа шол бодолгүй зэвчлээ sorry. Энд ингээд ямархуу юмнууд байдیں۔ Ингээд хальт харуулчихаа. Нэг гоё юмнууд харсан чинь сая сандраад өөртөө газ подолк юм музей авчлаа. Ер нь бол иймэрхүү юмнууд байна. Ой бөмбөг юмнаас хаваад. Нөө видео. Окей. Энэ сувнэрөө зарж юм байна. Энэ бүгд сонирхохын Челсигийн 50 паунд гээд. Бүр цаг маг хүртэл зарж байна. Хэмж 30 гэж байна. Сая дотор бичлэг хийсэн чинь дотор бичлэг хийлэхгүй гэнэ. Тэгээ одоо Монгол хүн болсон байна да. Челсигээс нижаал юмнууд өөртөө авлаа. Бас хүнд бэлэг авлаа. Тэгээд Питер Чек гэдэг нэг толгоонд нэг юм малгайт шиг хамгаалалттай нэр нөхөр чинь Челсиг хаалгаж байсан шүү дээ нэрээ. Олон жил хаасан баха. За Челси тур ингээд өндөрлж байна да. Аптер даруусан зураг авъя. За ингээд бит хоёртой цуг Челсигээ аялсан баярлаа. Баяртай дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.